За сайн байцгаана уу манай сонсогчдоо. Манай Wheel of Fortune podcast-ийн 35 дахь дугаар та бүхэндээ хүрч байна. За тэгэхээр энэ удаагийн мандалт ордороо бит хоёр сүүлээсээ 2 дахь орд буюу Taurus Rising өхрийн ордны мандалтын тухай ярихаар бэлтлээ. Бидний бэлтгэж байгаа мандалтаар бол сүүлээсээ 2. Гэхдээ яг ордоор бол эхнээсээ 2. За тэгээд уламжлалаа хэлчихье. Уламжлалын бодлохоор зэрэг яг нар маань хонхын ордон дээр байна. Сар маань номын ордон дээр байна. Мандалт маань мэлхний ордон дээр байна. Тэгэхээр гуруулаа нэг юм өөр төрлийн сонирхолтой гэд ордод дээр байгаа болох нь амар сонин байх ах гэж бодож байна. Ер нь энэ удаагийн дугаар. Тийм. Ер сонирхолтой, хачирхалтай. За тэгэхээр өхрийн ордны мандалттай алдартай хүмүүсийн талаар битээр дурдъя. Тэгвэл Mackenzie Foy, за Miley Cyrus, Ashley Tisdale, за тэгээ Austin the Butler, Martin Luther King, Robert Pattinson, David Beckham, тэгээ Mariah Carey гэдэг хүмүүс нэ. Chill guys. Miley-гаас бусна. Нэг шиг бодлоо. За занчны хувьд болохоор зэрэг ерөөдөө өхрийн ордны мандалтай хүмүүс маш их хүсэл зориг ихтэй бүх зүйл ингээ хэвэндээ байхад илүү их туртай тийм төрлийн хүмүүс байдаг. Агуу зөвлөг бүтээхин тулд зорилготой маш их ингэж анхааралтай хандж чаддаг, явж чаддаг зорилгынхаа араас тийм ч их яаруу хүмүүс бол биш. Урсгалаараа ер нь бол аяндаа болондоо гэж итгэдэг төрлийн хүмүүс. Тэгээд ерөөдөө бол тухайн зорилгоо ингээ бодцоод яг тийм яаруу биш гэж байгаа ч тэгээд тийм болохоор маш тайван гэхдээ бас маш бодолтой тэрнийхээ араас ингэж step by step үедээ алхам бүрээр ингэж явдаг гэсэн. Них одоо зарим бусад орч них яараа дийлгүү амьдралаа таашаанга зоригтой хүрэхээр явдаг гэх юм уу? Тэгж тайлбарлаж болно. За тэгэхээр шин зүйл эхлүүлэхдээ ерөөсөө урьдчилж бодож тооцоолж хөлөлгөөгүйгээр эхлэнэ гэж юу нь бол байдаггүй. Имийг эхлүүлэх гэж байгаа л эхлээд за юу хийх ёстой юм бэ? Энэ яг миний үн цэнд нийцэж гинүү гэдгээ ер нь бол төрүүлж хардаг, боддог. Тийм шин чанартай хүмүүс байдаг. За тэгээд мэдээж бас юм эхлэх тас тийм ч хурд эхлэхгүй тэрийгээ дагаад. Тийм тэгээд ерөнхийдөө амьдралынхаа ингээд гол анхаарал нь жоохон материалик ертөнцид хандуулах гэдэг. Ерөнхийдөө энэ хүмүүс чинь амар практик үзэлтэй хүмүүс шүү. Тэ газрын орд юм чинь хийсвэр зүйлээс илүү маш бодиттой зүйлд итгэдэг. Хийсвэрийн одоо тий Pisces шиг тиймэрхүү зүйл сэтгэхээс илүү хорвоо ертөнцид яг нүдэнд харагдаж гарт баригдаж үнэрлэгдэж амтлагдж байгаа тийм зүйлд итгэх нь илүү байдаг. Тийм ер нь нэг амар spiritual юмд нэг амар итгэдэг байхгүй л гэсэн үг л дээ. Тэгэхээр номнаас шал өөрчлөж байгаа гэсэн бас. Ном болон загсаас. Амар сонирхолтой. За тэгээд энэ хүн маань өөрөө маш сайн зохион байгуулалттай хүн байдаг. Ямар ч юм хийсэн тэрний одоо тодорхой хөрхөн төлөвлөгөөтэй зохион байгуулалттай. Гар өөрийгөө одоо авч явж чаддаг юм хүмүүс байдаг. Тэгээд энэ хүмүүс нь бусад сайхан сэтгэл төрүүлэх нь айгүй амархан. Яагаад гэх юм бол мэдээж сугар гарагийн нөлөө байна тий. Сугарч чинь айгүй найрамдлаг, найрсаг тийм гараг штэ. Тийм ив найрамдалтай гараг учраас тэр сугар гарагийн нөлөөгөөр хүмүүс тэгээд санагдуулж байгаа. За тэгээд бусад хүмүүс хөвчлэн өхрийн ордны мандалтай хүмүүсийн хажууд айгүй тайван байдаг. Тэгээд иргэн тойрныхоо хүмүүс ерөнхийдөө айгүй хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Энергиэрээ гэсэн үг шүү дээ. Өөрөөс айгүй тайван тухтай юм stable буюу тэг юм товтортой зүйлийг хүсдэг хүмүүс болохоор орчныг гэсэн тэгж бүрдүүлэх айгүй эрмэлцдэг хүмүүс байдаг. Тэгээд ерөөдөө маш их төвчээ штэ. Ер нь уурлаад байх нь их ямар ховор. Хонь бол угаасаа уурлаа штэ. Тэгэл уурлчаал тэгэл тавширчаал нэгээл яваад байх. Ер нь бол хүмүүс харин өхрийн мандалтай хүмүүс ер нь бол маш төвчээ штэ. Уурлаад байхгүй. Гэхдээ ер нь бол яг нэг уурлал маш их аимшигтай уурладаг. Одоо угаасаа тэр үхэр гэж байгаа учраас эврээрээ ингээл мөрөхгөөл ирж байгаа үхэр шиг ер нь бол нэлээд амар байна гэсэн үг. За тэгээ суур гаргаар өдөртүүлдэг болохоор бие махбод болон гадаад төрхийн хувьд маш гоо үзэсгэлэнтэй, тийм гоё төрхтэй, царайлаг, гоё булчинтай биетэй
эрэгтэй хүн байх юм бол эмэгтэй хүн байх юм бол амар тийм амар секси битэй. Гоо зүйлтэй битэй л гэсэн үг шүү дээ. Тийм байна гэсэн үг. Тиймэрдүү байдаг нэ шүү. Тэгэхээр Libra Rising ч бас айгүй царилэг гэж хэлчихсэн тий. Ер нь л царилэг. Тийм. Тэнгүүд Taurus Rising бас айгүй бас суургаар гээд байгаа. Царилэг болчихж байгаа шүү. Царилэг болчихж байгаа. За өөр гэх юм бол эдгээр хүмүүс нь гэр орноо маш гоёор байлгах дуртай хүмүүс. Гоо үзэсгэлэн тэ зүйлсээ байгалийн тийм элемент жижиг сажиг зүйлсээр дүүрэх дуртай. Тэгээд тав тухтай байдал үнэхээр их дуртай. Хаач оцсон өөрийнхөө тав тухыг ирмэлцэлж идэг. Ямар ч одоо газар тий аялал одоо хамт олонны зугаалга интерт явсан ч одоо өөрийнхөө хамгийн дуртай дээр яваад явдаг ч юм уу тий. Нэг тиймэрдүү хүмүүс байдаг. Гэтэ тэгэж гадуур ингэж тав тух нь олдох нь мэдээж баг. Илүү гэртээ илүү тав тухаа олцсон хүмүүс байдаг. Тийм тэгээд ерөнхийдөө өөрийнх нь амьдралын чухал сэтлүүдийн нэг нь бол ялцчгүй сайхан амьдралын химаяг гэж ер нь бол үздэг. Тийм ба. За тэгээ харилцааны хувьд болохоор зэрэг эдгээр хүмүүс маш их юм үнэнч хүмүүс байдаг. Үнэнч найз, үнэнч хамтрагч, үнэнч хайртай хүмүүс юм бол байдаг. Тэгээд эдгээр хүмүүс ямар ч нөхцөлд найдаж болдог. Гэр бүлийн гишүүд болон дотны найз нөхөддөө маш өгөөмөр халамжтай ханддаг. Тэгээд ер нь бол тэдгээр хүмүүстэй хувь нэмэр оруулах хэрэгтэй хүн байх маш их дуртай. Тэгээд ерөнхийдөө өдөр тутмын амьдралын таашаалыг ерөнхийдөө маш их эрхэмлдэг. Гадаа гараад жоохон сарлуу харж зогсоод ямар гоё юм бэ гэл те. Тэнгэрийн хаяаг ажилдаг гэдэг шиг тиймэрхүү юмыг ажиглах дуртай. Байгалийн гоо үзэсгэлэн, урлагийн гоо үзэсгэлэн гэдэг талаас нь хүлээж авч таашах дуртай. Тийм хүмүүс байдаг. Тэгээд одоо хайртай хүмүүстэйгээ хамт хоол идэх, ялангуяа хамтдаа хоол идэх. Тэгээд цай ууж суух, тэнгүүдээ цай уунгаа юм ярилцах, тэнгүүдээ жоохон бас ингээ хөвгөлдөө динэ. Тэ эсвэл тэд нартэйгээ хамт одоо гадуур жоохон алхах, одоо паркаар алхах ч юм уу тэ эсвэл одоо богдул руу гарах. Тэгээд эсвэл ингээ байгальтай ойрхон яг ингээ хайртай хүмүүстэйгээ хамт нэг жижигхэн пикник хийх ч юм уу те. Тэгэж маш их дуртай, тэгэх маш их ур дуртай. Тэгэд ерөөдөө бол яг ингээ гэр бүлтэйгээ тэнгүүдээ байгальтай тэгээд ингээ 50 орчин те. Хажууд нь ингээ шуум уу ингээ жиргэж мэрэгжүүл ерөөдөө бүр ингээ хязгааргүй аз жаргал таашаалыг тийм юу гэдэг чинь нэг typical амар одоо классик тийм гоё романтик кинонууд идэв штэ. Notebook яа. Тэгээ нөө Before Sunset, Before Sunrise гэх нэг кинонууд идэв штэ. Яг баг нэг тиймэрдүү киногоор төсөөлөгдөн гэх юм уу? Ердөө тийм юм романтик мөртлөө аягүй гоё тийм өдөр тутмын тийм хүн хоорондын гоё харилцааг ингээд илэрхийлчих юм уу? Тийм. Тэгтээ яг бас тэр гэж хэлээд хэцүүлээ. За тийм байна. За тэгээд ерөөдөө амьдралынх нь нөгөө нэг хүсэл эрмэлзэл нь тансаг одоо байшин гэхээсээ илүү зүгээр л яг ая тухтай тайван тийм гэр гэсэн үг. Гэр бүл гэсэн үг. За тэнгүүд нь штэ өхрийн мандалтай хүмүүс маань бусдад танилцахтай ер нь маш ихтгэл таах үз санагдуулдаг. Бас ингээд амар амархан тийм тайван хөнгөн хүн гэж ер нь бол хүмүүс хүлээж авах нь их байдаг. Тэгээд ойр тойронд ерөөдөө амар зөөлөн тайван уур амьсгал бий болдог. Тийм ч болохоор нөгөө амар сайхан сэтгэл төрүүлдэг. Хөвчлэн эхлээд ингээ хүн анх хараад ямар гоё юм бэ гэж бодох юм уу те. Угаасаа гаднаасаа ч гэсэн айгүй ингээд үзэсгэлэнтэй. За яг нэг амар үзэсгэлэнтэй байх албагүй. Гэхдээ яагаад ч юм ингээд тэр хүний хувьд ингээд амар нэг юм сэтгэл татам зүйл заавал байж идэг. Тэнгүү тэрийн болохоор зэрэг хүмүүс ингээд анзаарч хараад энэ хүн чинь ямар ингээд гоё юм бэ, ямар тайван юм бэ, ямар ихтгэл даахуйц юм бэ гэд ер ньалтигдаг. Тэгэж ер нь айгүй тийм одоо нэлээд л тухтай сайхан мэдрэмжийг л төрүүлдэг гэсэн үг шүү дээ. За тэнгууд одоо хэдүүлээ сул тал руу нарыг. За өхрийн орны мандалтай хүмүүсийн сул тал байж болох зүйл гэх юм бол жоох эрүүл бус хөвшилд орох гэж байж магадгүй. Тийм. Одоо жишээлбэл буруу хаалт, буруу нэг өдөр шөнө солигдож унтдаг гэдэг ч юм тийм. Яг хөө тийм юмд нэг ороод байхгүй гэсэн юу н орох хандлага ихтэй. Гэхдээ угаасаа өхрийн орд чинь өөрөө
fixed earth буюу тэг ингээд тогтсон газар шүү дээ. Тэгээ тийм болохоор угаасаа ямар нэгэн тийм буруу эрүүл бус хөвшилтэй болох юм бол тэрийгээ ер нь бол өөрчлөх гэж маш хэцүү болно гэсэн үг. Өөрт нь яа гэвэл тэрэндээ ингээд нэг хэмнэлтэд ингээ ороод тэгээ тэр нь яг өөрт нь амар гоё. Гэхдээ яг үндэ өөрт нь амар муу. Тийм ер нь бол хөвшилтэй болох магадлал маш их өндөртэй. Тэгээд бас өөрийгөө жоохон дөвөөлгөх гээд байж магадгүй. Тэгээд дээрээс нь жоохон зөрүүд тантай. Нилийн жоохон зөрүүдчтэй. Газар тэгснээ fixed орцтой гэхээр яг л тогтсон өөрийнхөө боддог зүйлээр явах гээд идэг хандлагатай гэсэн үг. Одоо жишээлбэл нэг хүнийг ерөөдөө сайн гэж бодчихвол тэр хүн ерөөдөө маш сайн. Юу ч хийсэн юм нь сайн гэж бодох ч юм уу те. Ингээд нэг хүнийг муу гэж бодчихвол тэр хүн ингээд өөрт нь амар сайн зүйл хийж өгсөн ч нэг амар гэж appreciate буюу нэг амар хүндэтгэж үзэхгүй. Тийм байх магадлал өндөртэй. Тэгээд бас ер нь стресстэй үедээ, бухимдсан үедээ, уурсан үедээ, гонглсон үедээ хит их идэх. Тэгээ эсвэл бүр хит баг идэх. Тих магадлал амар өндөртэй. Ер нь eating disorder буюу тий. Санаад ер нь мөнгө болон идэх зүйлтэй амар холбоотой. Тэгээд бас яг нэг маш их идчихэд өөрийгөө ингэж буруутгах ч юм уу те. Би ийм юмнууд ингэж идчихлээ. Би ингэж ингэчлээ гингүүд өөрөөсөө хамаг буруугаа өгөө тэрэндээ сэтгэлээр унаад тэгж явах ч юм уу те. Тиймэрхүү магадлал маш их өндөртэй байдаг. За тэгээд ойр тойрны өхрийн ордны мандалтай хүмүүсээс та бүхэн хэрвээ мэдхийн бол иймэрдүү шин чанарууд ерөнхий шинжээр нь бол ажиглагдах нэ. За тэгвэл одоо гадаад төрхийн хувьд ярих юм бол за мэдээд сугар гарагаар өдөрдүүлж байгаа юм чинь бие махбодод одоо хэлсэнчлэн маш гоё төрхтэй, царайлаг тийм үзэсгэлэнтэй. Эмэгтэйчүүд бол үзэсгэлэнтэй, эрэгтэй хүн байвал царайлаг. Одоо ингээд дэжгүй өгөгдсөн гоё илмэдтэй гэдэг ч юм уу те. Өөрөн дээрээ тиймэрдүү. За ерөөдөө маш их юм сэтгэл татгууц зүйл байдаг. Сая хэлсэнчлэн. За тэгээд үс нь болохоор зэрэг яг ах トゥ эсвэл хамаатан саднаасаа илүү жоохон цайвар байх магадлал өндөртэй. За тэгээ нүүр нь болохоор зэрэг их хвчлэн тийм тэгш хүнцэх төлбөртэй тэгээд том ирүүтэй байдаг. Ирүү сайтай гэсэн үг. Ирүүлэг гэхгүй. Үхэр биш юу штэ. Үхэр штэ энэ ч одоо ингээд үхэр гэж бодохоор том ирүүтэй л. Систем юм тий. За тэгэхээр дээрэс нь арьсан айгуу сайхан. Угаасаа нэг юу болохоор сугар болохоор. Гялалцсан нэг айгуу эсвэл нэг юм ямар ч нүүрэн дээр нэг нэг өөсөв гараагүй тийм нэг юм охтууд тийм залуучууд идэв шүү дээ тийм гэж магадгүй. Өөрөө сарсаа арчилдаг байж магадгүй. Хоо сайханд анхаардаг байх боломжтой. Цаанаас нь өгөгдсөн зүйл байгаа. Тэнгүү тэр өгөгдлөө өөрөө сайн мэдээд тэрийг арчилдаг. За тэгээ нүд нь ерөөдөө хөвчлэн тийм том. Тэгтээ бас юм нэг альмонд гэж самраад шүү дээ. Бүйс самар шиг хэлбэртэй. Тэгээ сормоос нь ерөөдөө маш их юм гоёмсаг. Сормоос хийлгцсэн юм шиг. Урт тийм гоё сормоос. Тийм мандалтын охтууд нэг сормоос хийлгэдэг шаардлагагүй л хаа. Хөмсөгч гэсэн ерөөдөө амар сайтай. Нүд хөмсөх сайтай л. Нүд хөмсөх сайтай. За тэгээд маш их юм өргөн мөр. Тэ өргөн мөртэй. Тэгээд юм эрэгтэй хүн байх юм бол нэг хахар зээж гэж ярьдэн шүү дээ. Яг нэг тиймэрхүү яг юм өргөн мөртэй. Тийм хүмүүс идэг. Эмэгтэй ч гэсэн ерөөдөө нэлийн бас хүмүүсээс илүү юм өргөн мөр сайтай ч юм уу тийм мөрлөг ядаргаад тийм үг байхгүй л те. За тэгээд хувцсны хэм маягийн тухайд ярих юм бол ерөөдөө нэлийн байгалийн гимээр гоо зөвслөн татагддаг. Илүү одоо жоохон даавуу юу гэдэг тааран материалтай гэдэг ч юм уу те. Байгаль дээлтэй тийм хувцсаар хувцлах туртайж болно. Тэгээд дээрэс нь гэх юм бол энэ ордны хүмүүс ерөөсөө маш тод нүд бодолтод ерөөхдөө дург байдаг. Айл болох ингээд натуралаараа байхыг хүсдэг. Бараг ингээд намны тосоо төрхэд гарч ирдэг ч юм уу тиймэрдүү байхыг гэсэн мөртлөө хөөрхөн байдаг тий. Тэрүүгээрээ гэсэн мөртлөө ингээд арьсан мэрсэн нэг гоёроо байгаад иддэг ч юм уу. Тиймэрдүү байх боломжтой. Тэгээ ерөөхдөө нэг тийм байгалийн бус гэмээр зүс дургу. Газар дээрээс нь фиксэд болохоор баг зэрэг хуучинсэд байж болно. Тийм хуучинсэг буюу мистесэл зэрэгт ерөөдөө дургу гэдэг ч юм уу те. Эсвэл нүгний одоо ингээд ямар нэгэн зүйл ингээд засахтаа ер нь бол дургу. Өөрөө ингээд те өөрийнхөө нүрийг ингээд харж агаад бас ингээд засмар санагддаг зүйл байж тээ. Тэгсэн ч гэсэн
яг өөртөө зүгээр за угаасаа яах вэ? Хүмүүс гэн гэсэн яг натуралаар ингээд гоё байж хат дуртай. Тиймэрхүү. За тэгээ мэдээж үхрийн ордныхны бас нэг онцлог шинж бол дуу хоолой. Тэгэхээр маш сэтгэл татам дуу хоолойтой. Гоё дуулдаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс. Сонсоход халамжтай, тайвшруулдаг дуу хоолойтой тий. Одоо жишээлбэл баг байхад манай үлгэр уншдаг байсан хүмүүс ч юм уу. Ерөөдөө ингээд үлгэр уншаад тэгээд тайвшруулдаг байсан хүмүүс гэдэг ч юм уу. Тийм байх магадлал өндөр шүү дээ. Тийм. Тэгээ ерөнхийдөө л өөрийнхөө гоо сайхныг мэдрээд тэрэн дээр айгу анхаарч үздэг. Тийм хүмүүс байгаа. За хүүхэд насны хувьд болохоор зэрэг маш их ингээд ээлдэг бөгөөд юмсыг ажигладаг хүн байсан байх магадлал өндөр шүү дээ. Тэгтээ бас стресст яг ингээд сайн хариу үзүүлж чаддаггүй. Яг л угаасаа өөрөө тайван хүн шүү дээ. Тимч болохоор яг ингээд стресс гараад ирэх юм бол ингээд яг яахаа мэдэхгүй яах ёстой юм бэ гэд ингээд хариу үйлдэл үзэж чаддгүй байх байсан магадлал. Хариу үйлдэл үзүүлсэн ч маш удаан. Нилээн ингээд бодоол сэтгэлээ бараг тогтворжуулсныхаа дараа л бараг юу хийхэл шийдэндээ бараг. Тиймэрдүү хүмүүс. Тийм тэгээд эргэн тойрны орчноо ерөөдөө маш их ингээд сонирхдог. Бүх одоо эргэн тойронд байгаа бүх зүйлдэд хурж үзээл, үнэрлэж үзээл дээ. Тэгээд эсвэл ингээд бүх төрлийн идэх юмыг идэж үзээд амтлахыг хүсдэг ч юм уу дээ. Одоо жоох хүүхд ирж байгаа учраас ice cream буюу те мөхөөлтс байлаг гэж бодоход мөхөөлтсийн хувьд болохоор зэрэг яг дандаа нэг төрлийг авахгүйгээр бүх төрлийг ингээд авж жагаад яг өөрөө яг тэр төрөл дуртай байна гэдэг ингэж мэдээд тэрийг хүүхэд насаас мэдсэн болохоор хүүхдлээ эргөөдөө тэр төрлөө хийдэн гэсэн. Харин эсэргээрээ ихрийн модалтай юу болохоор зэрэг яг хүүхдтэйхтэй ингээ олон төрлийг хийдэн. Гэхдээ ингээд нас би өндөр болсон ч гэсэн эргөөдөө бүгдээрээ олон төрлийг хийдэн. Ер нь бол нэг тогтсон амтанд дурлаад байна гэж байхгүй. Дандаа олон юм юм холж идэл за энэ ч гоё гэж хэлээд байна тий. Тэрүүгээр бас онцлог ингээд мандалт болгоны нэг тийм онцлог яваад ээ шүү. Дээрэс нь ерөнхийдөө амьдралынхаа туршид маш тийм чанартай амьдралтай байх тий. Тэгээд доктортой байдлыг олох нь гол зүйл гэж ер нь бол багасаа боддог болчдөг. Тэгээ бага наснаас ерөнхийдөө их үүрэг хариуцлага хүлээсэн байх боломжтой. Үхрийн ордны нөлөөгөөрөө энэ мандалтай хүмүүс болохоор үе тэнгийнхнээсээ ер нь нэлийн сүулт жоохон мөнгө олж эхлэх хандлагатай байдаг. Их эртч биш. Тиймэрдүү. За тэгээд ерөөдөө үхрийн мандалтай хүмүүсийнхээ парт 1-ийг энэ хүрээ тусгая. За тэгээд парт 2-ороо тунгахдахгүй болзъя. Энэ үргэлж сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.